Монголын үндэсний олон нийтийн телевиз. Та бүхэн сайхан амарч байна уу? Манай Ариусхан гүмүдэ нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор хэл шинжлэлийн ухааны доктор профессор Монгол улсын төрийн сойрхолд Гавьяат багш Чойма багш маань өргөдөн ирээд байна. Үзэгч та бүхний амгалан айлтгая. Тэгэхээр монголчуудын уламжлалт сургалтанд байсан хүүхдэд одоо ном заахад номтой зэрэгцүүлээд юу заадаг байсан юм бэ гэдэг энэ сэдвийг соёлоо ярилцлага эхлэе. Гадныхан бол ном миний боол мөн гэж гүн хантан хүн хэлсэн байдаг. Тэр бол яг номыг бол навсад ноорт нь ашиглах хэрэгтэй гэж бас зөв сургаал л да. Гэтэл монголчууд бол тэр тус шимийн үргэлжийн үнэн чань ном түүний утгыг тайлагч багш хоёрыг тэр нэгэнт түүний ачийг хүртдэг учраас хүндэлж байж ачийг хүртдэг. Тийм учраас эцэг их багш гурван ачтан гэдэг. Тэгээд тэр нь би дунд сургуулийн багш нарт бас хэлдэг юм л да. Та нар багш гэдэг энэ ажлаа ямар ч байсан хүний зөв болгох, хүн болгох, эрдэнэн боловсруулахаас хойш хамттан хийж яваа юм усудаа энэ талд нь анхаараарай. Ямар ч байсан та нар одоо сүсгтэйч сүсэггүйч бай, хойтнос гэж байгаад эрлэг байгаад байцаалгадаг юм бол ямар ч байсан би амьтны үрийг зөв замд л хөтлөх гээд хичээгээд байсан. Зарим нь үр дүнд хүрээгүй байж магадгүй гэхэд та нар бол эрлэгийн өмнө нэг их дансгүй улсуу шүү гэж хэлэхээр багш нар их урамтай байдаг юм. Төмний үрсийг залуу үеийг эрдэнэ ном заахаас гадна хүн болгон төвшүүлэхийг бол монголчууд уламжлалаар бол байнга анхаарах ёстой юм да. Гэрийн сургалт байсан, за дасангийн сургалт бас байсан тийм үү? Сүмхэдийн дасангийн сургалт нь маш нарийн тогтолцоотой сургалт шүү дээ. Багшийн шав орно гэдэг бол хуучин монголч орхтой ч гэсэн өдрийн сайныг сонгоно. Одоо тэр багштай ёс төртэй залгана. Тэгээд багш гэдэг хүн болоод эхний өдөр одоо ном судраар бас номоор одоо айдас өгч анхны одоо өсгий тавьж бэлэгтэй үгийг хэлж өрөөлөө хэлж эхэлдэг. Монголчиг бол одоо ацаг шүд зааж эхэлмэгц үе холбонгуудл оюун төлхөөр цаасан шуу, тач шууны сургаалыг тогтсон хэдэн сургаалыг уншуулаад бичүүлээл тэгэл нөгөө хэдэн сургаалыг уншиж бичсээр байтал хүүхэд маань бичгэнч зэгсээр чхдаг, уншаад төвдөргөө болдог. Нөгөө чи олон дахин уншихтаа зэрэг чэйжлэгдэнэ. Багш нь нөгөө уншилтаа утгыг хэлж өгнө. Гэтэ оюун төлхөр гэдэг сургаалыг наад зах нь аваад үзэхэд энэ маань 13 дугаар зууны Чингис хааны бэлэг сургаалаас ихтэй. Энд бол игэл жирийн хүүхдээс ахуулаад төрийн эзэнд хүртэл бие хэл сэтгэлээ яаж авч явах ёстойг сургачихсан цогц сургаал байж байгаа ш. Тэгэхээр зэрэг энэ нөгөө бичиг үсэг сурах хүн бол төрөвш хоёроо нэгэн давхар хамт хийж хатдаг ийм айхтар сургалт байсан юм да. Ийм мундаг сайхан сургалт байж тийм ээ. Одоо бол одоо энэ гаднын багш нарын чиг сургалтын чиг систем их нэвтэрч байна. Одоо өөртөө байхгүй юм бол хүнээс үнэтэй олж авбал одоо их чухал юм болчлаа гэж бид нэр боддог. Угаасаа ч нэг тийм нүүдэлчин сэтгхүү маань ч тийм байдаг юм уу? Нэг тийм сониучхан юм шиг тийм ээ. Зүгээр сүүлийн үед одоо ач зээн нэрийнхаа ерөнхий төлөв байдлыг ажиглаад байхад юу гээдэг юм бэ гэхдээ зэрэг тооны багш нь тоогоол заадаг. Хэлний багш нь хэлээл заадаг. Намайг 10 жил байсан шиг сургадаг тэр тогтолцоо бол алга болцсон. Тэр сэдвээр социализмын үед гэлээч гэсэн тэр цагийн 10 жилийн сургуулийн багш нар бол эрдэм заахын хажуугаар зайлшгүй тэр сургууль хүмүүжүүлэгч гэдэг тэр алдарыг бол нэр төртөө авч явжсэн. Тийм боломжтой тасрааг байсан шиг байгаа. Тэгээ одоо болохоор одоо хүүхдүүдийн маань хэн хүмүүжүүлэх вэ гэхдээ зэрэг л компьютер тоглоомын газрууд л болж хувирах гэдэг юм л да. Тэр миний хэлж байгаа үе чинь социализмын үед тэр үе тасраагүй. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн эмээ өвөө нар хуучин цагийн эмээ өвөө хоёр өөр болчиход байна шүү дээ. Одоо миний л багын миний аав ээжийн
Энэ хүмүүсүүд бол орой үжиж болгон одоо сургадаг. Тэгэл одоо хэл яриа явд суух болгоныг тэгдэггүй юм нүгэл. Тэгээд дээрэс нь одоо сургаал, бэлэг, шүлэг, үлгэр одоо ер нь хийж ярих, гих, босох, суух хүртэл бүгдийг хүмүүжүүлдэг. Өөрийнхөө ачцыг тэгэд хүмүүжүүлдэг байлаа. Гэтэл өнөөдрийн өвөө эмээнэр бол бас тийм өвөө эмээнэр байлгүй яах вэ? Зарим одоо зүгээр би хотын байдлыг харж нарайгээ сууж байгаа эмээ өвөнөр бол телевиз сонингийн шар мэдээний ховыг хоорондоо яриа сууж явах жишээтэй болчихж л дээ. Нөгөө талаас бол өнөөдрийн багш нар бол тэр математикал заах биш, физик бол физикэл заах нь зөв боловч тэр хүн Монгол хүнд зааж байгаа. Тийм учраас тэр математик гэдэг шинжлэх ухааныг заахын хажуугаар чи тэрийг Монгол хүн болгоод төлөвшүүлэх иргэний үүрэг байхаа гэдгийг тэр багш бол ухамсарлах ёстой. Зарим багш нар бол байна. Дунд сургуулийн сайхан багш нар байна. Нөгөө талдаа тэр хүүхдийг хэн хинбэ гэдгийг анхаарах ийм боломжийг бас олгохгүй байгаа нэг тал нь бол өнөөдрийн манай боловсролын тогтолцоог байнга савжуулж байгаа хэрэг. Нэг Данидагийн хөтөлбөр, нэг Кембрижийн хөтөлбөр ингээл гадныхныг үнэн гадны нэг сургалтын бэлэн хүн сурвчдаг жор авчираад хуулаад тэрийг хэрэгжүүлнэ гэдэг нөгөөдгний яхав. Дунд сургуулийн багш нар чинь хөрхий дээрээ яамтай захиргаатай юм болохоор мэдээж хэрэг өнөөдрийн орчин үеийн дэлхийн дахны сургалтын системд аль орноос авах юм байлгүй яах вэ? Гэхдээ суур нь бол Монголыг чүүчин хүнээж хүн болгодог, эрдэнэ номтойч хүн болгодог, боловсралтойч хүн болгодог, хэдэн зууны тогтчихсон энэ уламжлалыг ноён нуруу болгоод тэр дэлхийн олон орныхаас нь хамгийн шилдэг өөттэй өнгөтэй Монголын хөрсөн шингэж болохыг аваад өнөөдрийн боловсролын тогтолцоол явах ёстой. Ингэж байж Монгол үндэстэн Монголын ирээдүйн залуу үе зөв төлөвшөх, зөв хүн болох ёстой. Хүний аашран шин. Хүний хувь заяаг тодорхойлдог гэж. Манай эртний уламжлалт сургалтанд байдаг тэр 20 цэрийн заагуудыг эн чинь нүгэл юм, эн чинь буян юм гэдгийг ерөөсөө суулгаж өгөлгүйгээр хичээлэл сайн хий. Гэл тэр хичээлээ сайн их бүх болцоо нөхцөлийг хангаж өгч шүү дээ. Цагийн багш хөлсөлж авч өгч байна, үнтэй сургуульд сургаж байна. Тэрний хажуугаар миний хүүхэд хүн болж өсөх ёстой юм аа гэдэг имийг багш нар төдийгүй бас эцэг эхчүүд бид нэр их алддаг. Зүгээр энэ нийгмийн яралтай хөгжлийн энэ шуурганд бид нэр хэрэгтэй юм гэдэг тийм нийгмээс өгөгдсөн тамиаллыг л аваад яваад байдаг болохоос биш цаана нь миний хүүхэд эрдэнэ номгүйч байлаа гэсэн эрүүл саруул одоо бие бэлдэрн өсөж хөгжиж чаддгүйч байлаа гэсэн миний хүү сэтгэлд нь ариун байх хэрэгтэй юм аа. Тэр сэтгэлийн гимгүү өснийхөө буйныг ямар нэгэн цагт идэлх учиртай юм аа гэдэг тэр баримжаа бол биднэрт одоо үнэхээр татагдаж юм шиг. Яг үнэн байлгүй яах вэ? Монголчууд бол хүүхдээ сайн хүн болох, эрдэнэтэй болох хүн болгон эрцэгийн юм хүсэлтэй. Гэхдээ өнөөдрийн тэр наацх нь бол хүүхдээ телевизээр, компьютерээр юу үзэж гинэ? 4-5 настай хүүхдэл тэр цус нүжин гоожуулаад, будалалал хятал байгаа кино үзэж байна тийм үү? Гэтэл монголчууд хуучин бол алах гэдэг үгийг хүртэл сэрлээд мал гаргах, төхөөрөх, шүлний юм гарах, муулах гэж хэлдэг. Ерөөсөө 12-3 нас хүртэл нь бол мал гарахад хүүхдийг харуулдаг. Тэгээд яг хөө эрэгтэй хүүхдийг нэг 12-ын тэр хүрэхэд нэг мал муулчаад нэг өвчүү төшүүлэх насанд хүрэхээр дуудаад одоо малаа муулчихсан энэ өвчүүгийн төшчээгээд арсын өвчгтэй өвчүү төшүүлдэг. Тэгээд нас үеинд хүрэхээр аянда тэгэхээр зэрэг хүүхч нь бол тэр 12-3 хүртлээр ерөөсөө тэр цус нүжийн гарахыг огт хараагүй хүүхч нь дараа нь тийм гимт хэрэгтэй учрах кийхнэ гэдэгт бол ерөөсөө сэтгэлд нь буухгүй шүү дээ. Гэтэл тэр багаасаа буудаал алаад цус нүжид гоожуулаад хаяад байгаа киног үзээд тэр нь тарих толгоонд нь киви юм шиг суудсан хүүхдэл дараа нь тийм хэрэг үйлдэхэд нэг айхгүй байх тийм аимшигтай байдалд орно штэ. Тэгэхэд энийг бол эцэг ухаарах хэрэгтэй. Өнөөдөр одоо манай их сургуулийн төлбөр нэг жилийн төлбөр нэг сая хэдэн зуун байна. Сая 2 сая хүрч чадаагүй л байгаа. Гэтэл одоо хувийн сургуулиуд чинь 10 сая 10 хэдэн сая яах вэ? Тэр гадны одоо сайн сургууль Монголд ажиллаж Монголын хууль дүрмийн дагуу ажиллаж болох байх л да. Гэхдээ тэнд монгол хэлний, монгол бичгийн, уран зохиолын, Монголын ёс зүйн уламжлал, монгол түүхийн яг
боловсролын яамны цагийн тэр төвшөнд нь чанартай сургаж байна уу юу гэдгийг бол хянаж чадахгүй байна. Сурахгүй байна тэнд. Эцэг эхчүүд 1-р ангиас нь англи хэл заадаг, хятад хэл заадаг, япон хэл заадаг сургалтанд явуулж байна. Тэгэхээр эн чинь Монгол нутагтаар Монгол хүнэн харин хүн болгоод тэр чинь багасаа 1-р ангиас тэр хэл сураад тэр улсын тухайн үнсээр байтал өөрийн язгуурын чивтрийн ярьж байгаа сэтгэлгээ бол шал өөрийн болж хувирна шүү дээ. Тэгэхээр энэ 3 хүрэхгүй сая хүний хойцсыг бид нар яаж Монгол үндэстэн оршин тогтнохын баталгаа болсон энэ залуу үеэр тэр зөв сэтгэлтэй зөв хүн байлгахын тухайд бол энэ яахгүй энэ бол эмзэг асуудал. Энийг бол эцэг эхчүүд өөрөө ухаарах ёстой. Өөрөөр хэлэх юм бол 12-3 нас хүртэл нь харь хэдийг заах юм бол сэтгэх чадвар нь царсан байдал орчдөг. Ерөөсөө өөрийнхөө хүүхдийг балалж ийн гэсэн үг. 12-3 настай их гэлний дархлаас уугаад их гэлээрээ ямиг бодож ухаар сэтгэдэг найруулж ичдэг чадвартай болно. Ингэсний дараагаар аяндаа тэр хүүхэд ямар нэгэн гадаад хэл сурахыг хүснэ мөрөөднө. Тэр үед нь хэдэн ч гадаад хэл сургаж болно. Тэгтээ зэрэг их гэлнийх монгол хэлээр чинь ингэж ичдэг ингэж найруулдаг. Энэ хэлээр нь ингэж юм байна. Ингээд гадаад хэлээс сайн сурна. Их гэлээ сайн сураагүй хүн гадаад хэлээч сайн сурч чаддгүй гэдэг бол олон хүн хэлдэг. Тэглээ зэрэг энд бол хэл сэтгэлгээгээ монголчууд хадгална гэдэг бол Монгол үндэстний оршихуйн баталгаа юм. Бидний өвөг дээдсийн хүний хүн болгоно гэдэг бол сэтгэл гэдэг сэтгэлийг ариусгах гэдэг хамгийн эрхэм нандин зүйл. Би хэл сэтгэл гурвал гэдэг 10 цагаан буян 10 хар нүгэл гэдэг энийг биеэр үлдэхгүй сэтгэлээр үлдэхгүй хэлээр үлдэхгүй гэдэг. Түүнээсээ сэтгэл хамгийн эрхэм. Сэтгэх гэдэг үгэн дээр одоо бодол гэдэг шиг үлийг нэр үүсгээд сэтгэл гэдэг үг үүссэн 13-4-р зууны үед бол одоогийн бодох, санах гэдэг үгийг ганцхан сэтгэх гэдэг үгээр хэлдэг байсан. Эдэн Чингис үед тэгжэл хэлж байсан. Энэ бодох, санах гэдэг нь бол Түрк, Манжуурээс хожуу Монгол хэлэнд орж ирсэн үг. За яг уу одоо бол ойролцоо утгатай хэрэглэгдэж байна. Санаа зөв бол заяа тэгш гэдэг хүний сэтгэл зөв байхын болоод бүх юм зөв байх учиртай. Тэгээд тодорхой төлөвлөгөөд нэг сургаалт тийм сайхан шүлэг санаанд орж ийн л дээ. Сэлмээр чавчвас бие өвдөн, ширэн үгэд дайрвас сэтгэл өвдөн. Сэтгэл гэдэг биеэсэн эрхэмд бол цэцэн мэрэгд ширэн үгийг эгнэх цээрэлвэ гэж. Сэтгэл нь эрхэм учраас хүний сэтгэлийг шархлуулах тэр догшин үгийг, хүний гомдоо үгийг бүү хэлээ гэж хэлж байгаа нь тэр сэтгэлийг эрхэмлэхтэй холбоотой юм. За тэгээд цаашаа чиний сэтгэлийг ариусгахгүй гэдэг тухай ярихад бол бид их зүйлийг ярьж болно доо. Хүний сэтгэл нь буруудвал бүхэл юм нь буруудадаг. Өнөө маргааштай магадгүй урдын хийсэн сайн үлийн үр тавилангаар өнөөдөртөө баян дарган бүх юм болж байгаа юм шиг харагдаж явж яг энэ насны төгсгөлд ч юм уу тэгээд одоо дараагийн төрөлдөө бол өөрийгөө бол өөр төрнийхөө муу замдал хөтлөл явдаг л учиртай бурхны сургаал тэгжил номлосон байдаг. Яхаргүй тэр үүлийн үрээр энийг бодох ёстой. Одоо сайн юм хийвэл сайн үр гарна, муу юм хийвэл муу үр гарна. Энэ бол хүний нүдэн дээр байгаа зүйл. Зарим хүмүүсүүд үе үеийнхний халуун юм бүлээн засаар хамгаалж ирсэн байгаль дэлхийч хүртэл ингэж шунаж сүйдэлж байгаа хүмүүсүүдийг бас нэг хэлдэг юм л да. Гэхдээ хорвоод хүн нүцгэн ирдэг. Хорвоогоос нүцгэн буцна. 100 наслахгүй, эрэлгийн газар банк байхгүй. Энэ дөрвийг л мартчихсан хүмүүсүүд л байгаад байх юм да. Энэ нүдэн дээр нь харагдаж байгаа л үний юмсан. Тэгэд юуны төлөө шунаж, юуны төлөө тэр их хөрөнгө мөнгө цуглуулад байгаа юм бол Монголын газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч мөл гэдэг. Тэгэл тэр баялагийг л сайн муу аргаар л баяжсан улсууд тэр баялаган ард түмэнд нь эргээд ядад нэг хэдэн сургууль цэцэрлэг байгуулад өгчих бол бас сайхан юм да гэж ярьж ирсэн байхгүй юу. Тэгэхээр зэрэг иймэрхүү хүмүүст бол их хийсвэр сонсогдож байгаа хэрэг чи одоо нэг 40 жил болгонд оюутан залуучуудыг хүлээж авч байна. Гэхдээ Монгол бол өнөөдөр бас гадна талд 15 жил сураад хамгаалаад ирсэн их орноо Монголоо гэсэн битэрийн энэ ярьж байгаа яг энэ сэдвээ санаа зовсон юм хийчих гэсэн тийм сайхан залуучууд монголчууд бас нэг давхар байна. Тэр давхар бол харьцангуй цөөн боловч хамгийн гэгээлэг цэвэр гүн
гүнзгий боловсралтай, хүнийхээ зөв төлөвшчихсэн Монголд бол тийм давхарга биш шүү. Бас тэдэнд би бас их итгэдгийн тийм давхарга арай л күрээн тэлээсээ үлээ л гэж ерөөх юм да. Ламгой нартай ярилцлага хийгээд одоо энэ нариусан гүмүдаа гэдэг нэвтрүүлгийг хөтлөөд бараг 3-4 жил болж байгаа шиг байна. Ламгой нар болохын зэрэг өөрснийхөө боловсролыг тэр сэтгэлийн хүмүүжлээр л хэмждэг. Тэр лам хэр эрдэмтэй лам бэ гэхэд хэр сэтгэл нь сайжирсан юм бэ гэдэг тэр хэмжээнд л аваачч тулгадаг. Тэгэхээр хэрвээ сэтгэл хүнийг тодорхойлж авдаг юм бол ерөөсөө хүн чинь сэтгэлийн лавт шүү дээ. Сэтгэлтэй л байх гэж энэ зам битвд бид нар ирсэн шүү дээ. Тийм юм бол одоо тэр сэтгэлийн боловсрол олж авсан эрдэм мэдлэг энэ төр гэдгийг яаж томьёолж ойлгомоор юм бэ гэж бодогдоод байдیں۔ Ер нь тэр ламгой нарын хэлдэг аргагүй. Одоо буддийн гүн ухаанд одоо төвлөрөл лоо гэдэг оюун гэж байгаа юм. Түүнийг энэ сэтгэлээс гарсан гэж хоёр ангилээд би их сэтгэл урагж штэ. Тэр сэтгэл гэдэг чинь өнөө ухаар бодож сэтгэх энэ бүгдийг багтаадаг ойлголт байхгүй монгол хэлэнд. Тэгэхээр ламгой нар чинь бол тэр ухаарах, ухаантай байх, эрдэнэ ном боловсруулахын боловсрол эзэмшихийг бол сэтгэл игдээ багтаах нэг талаар зөв. Нөгөө талаас бол тэр бит хоёрын ярьж байгаа сэтгэл зөв байна гэдэг бол ямар нэг хэмжээгээр одоо Нисванысын 5-20 хамгийн гол цөм болсон Нисванысын 5 гэдэг чинь одоо шөнөд уур мөнхөг ата омог энэ тавыг гэлнэ дээ. Энийн гол үндэс нь мөнхөг. Эс мэдэх. Гэгэрхгүй гэдэг бол нэлээ их цаана юм аа. Одоо өнөөдөр бол гэгэрнэ гэдэг бол эхлээд ямар болов их олон төрлөө ерөөл тавьж яаж тийм ерөөл тавьж одоо бид нар ямар ч байсан нэг энерги нинжин сэтгэлтэй байх. Өнөөдөр монгол хүний нэг ёс жудаг монгол хүн байндаа арайч болохгүй дээ гэж нэг хуучин өвчүүд хэлдэг. Энэ бол нэг сэтгэлийн хязгаар байхгүй юу? Хуучин цагт бол 8 фанц хийдэг алдартай 8 чин байлгүй яах вэ? Арилжаа чин байлгүй яах вэ? Гэхдээ тэд нар хүн уулзаж уучраад одоо ийм их ашиг хонжоотой 8 байна гэд сонсож жагаад заахаа наадах чинь ч уудамч их л ашигтай байна. Гэхдээ монгол хүн байна би оролцохгүй болиё гэж хэлээ тэр явуучих. Тэр чинь нэг сэтгэлийн хязгаар байна шүү дээ. Хорой цээр монгол хүн байна дээ арайчтэй би болиё гэхлээр зэрэг тэр монгол хүний сэтгэлийн нэг хязгаараас давжчих чинь нэ. Тэр чадамж чинь бол тэр бас монгол хүний одоо монголчуудын уламжилт сэтгэлгээгээр бас ухаанаар бий болох хэрэг л дээ. Тэгэхээр нөгөө энэ одоо орчин үеийн амьдралд бол одоо энийг боловсрал гэх үү хүмүүжил гэх үү? Өнөөдөр яг шинжлэх ухааны энэ юм олгож байгаагаа нийтэн боловсрал гэж хэлээд багтахгүй юм аа. Ихтэй манай их сургуулийн сайн сургууль хүмүүжүүлэгч бас энэ орчин үеийн дидактик заах арга зүйн тухай ном бичсэн профессор Бурмаа гэж багш тэр хүн бас тэр физикийн хичээлийг заахад одоо их гэлээ хүн болгоод төлөвшлөх ийм ингэж заах ёстой юм гэ тэр дидактик заах арга зүйн ном бичээд над дээр тухайгаа сонин сайхан ярьж ирсэн л дээ. Ямар ч хичээл заасан монгол хүндэл зааж байгаа юм бол зааж байгаа хичээлийнхаа явцад хүүхдэд чинь жоохон үгэн дурамч нь жоохон үгэд гомд нь ялгүй юмар засч болно, ялгүй юмар урамшуулж болно. Тэгэхээр зэрэг хүүхдийг болоод засаж залах юмыг болоод багш маань үргэлж хийх тийм сэтгэлийн тэнхээ байна гэдгийн уг язгуур нь бол за явж монгол үндэсний үзэл юм да. Нэг үндэсний эрх ашиган энэ цөөнх үндэсний оршин тогтнохыг би монгол хүн гэдэг үндэстнийхаа эргэн босныхаа үүргийг ухамсарлах тэр чадвар байна гэсэн үг те. Тэгжээж л гэтээ зэрэг яг дийлэнх багшд байгаа шүү. Гэхдээ энийг бол өнөөдөр манай боловсролын тогтолцоо нь багшилж байгаа газар өнөөдөр тэр шинжлэх ухааны тодорхой шинжлэх ухааныг яаж хүргэхийн хажуугаар энийг бас хийж өгөх хэрэгтэй. За харин зүгээр энэ иргэний боловсрол гэдэг хичээлийн 2010 онд ерөнхий жилбүүд орчин зарлиг гарсан шүү дээ. Уламжилт сэтгэлгээ арга барилгын үндэс гэдэг хичээлийг дунд сургуульд одоо аль биесний хичээл болгоно гэд. Тэр хичээл маань яг тусдаа бие дааж чадаагүй боловч иргэний боловсрол хичээлийн одоо бага ангид бол дийлэнх хөв дунд ангид 50% ахлах ангидтай 30% нь ороод явж байгаа. Тэр хичээлийг бол 1-р ангиас нь одоо 12-р анги хүртэл бүхэл хичээлийн зөвлөхийн зөвлөөл бичилцэхийн бичилцэл би явж ийн л дээ. Хэн дотор бол одоо битэрийн ярьж байгаа юмыг хүүхдийн өнө сурах хожигдэн шингээгээд тавиад
өгч байгаа юм болохоор бас боломжийн хэмжээ заримд нь багшийн ном бэлдсэн байгаа. Өнөөдрийн 10 жилийн сургалтын тогтолцоонд бас тус нэмэр бах шингээж өгч ийн гэж бодож байгаа юм. Төр засаг гэдэг бол Монгол үндэстэн оршин тогтох уу, Монгол улс оршин тогтох уу гэдгээ бас ялгал саналгахмаар юм шиг байгаа юм. Монгол улс гэдэг бол цаашдаа бол жишээлбэл Америк гэдэг бол олон үндэстэн нийлсэн улс байж л байна. Монгол гэдэг цаашдаа бол олон янзын улс нийлсэн, эрлээ сурлыг нийлсэн ч юм уу одоо улс Монгол гэдэг улс байж л таарна. Гэхдээ үндэсчийн тухайд оршин тогтно гэдэг бол их бодлоготой асуудал шүү дээ. Монголчууд чинь яагаад бурхны шашин авсан бэ гэдэг эннийхээ хүчнэд бид нар маань шашин бичиг үсгэн сэргэлдээ орноос аваагүй. Дамжуулж авна гэдэг бол маш их бодлого байсан. Оросын христийн шашин авсан бол хойшоо ууссан баг. Гэттийн одоо гүн давуулсан шашин уршаагаал нийлсэн баг. Шүтлэг гэдэг чинь их хэцүү. Тийм учраас монголчууд тэгээд бурхны шашин одоо бурхан багшийн мэндэлсэн тэр орноос аваад өндөр гэгэний үед өөрийн Монголын бурхны шашин болгоод тэгээд монгол хүний бие хэл сэтгэлийг төлөвшүүлэх бүр уламжилт ёс жаншил дэг жаяг болгож ингэж хэдэн зуунаараа уламжилчихсан өнөө хэр нь бол бас тасраагүй байна. Гэхдээ энэ залуу эцэг эхчүүд маань өнөөдрийн тэр нэг компьютер нээж хаад шалуухан хүүхдтэйгээ нэг уяах саатуул харах юм бид те. Тэр нэг Монгол сайхан үлгэр байлаа гэхэд тэр үлгэрийг нь учрын эцэст нь хүртэл тайлбарлаж өгдөг байх. Тэр Монгол үлгэр гэдэг чинь бол тэр чигтэл бидний яриад байгаа тэр сайхан сэтгэлтэй явбал хүн яадгийг, муу санаатай хорон орц сэтгэлтэй явбал яадгийг гэдгийг зүгээр хүүхдийн сонирхолтой үлгэрийн баатраар нь жишээлээд сургацдаг ийм бэлэн жор юм да нэгснэ. Манай нөгөө орчуулагч мэрэгэн надад нэг ярьжсэн л да. Нэг солонгос хүн одоо магадгүй энэ Монгол улсад суугаа солонгосын элчин сайдын яамны ажилтан байсан байх. Монгол онцгой судлаад одоо эрдмийн зэрэг хамгаалсан юм байна л да. Тэгээ одоо Монголд ч 2 3 л төмөн онцгой гэл бот номнууд байдаг штэ. Тэгсэн тэр солонгос хүн хэлжсэн гэсэн. Энэ нэг танаа монголчууд нэрээ үнэхээр гайхамшигтай үндэстэй зөвхөн энэ онцгойор нь л хэмжиж үзэхэд манай солонгос ганцхан таавар шиг онцгойтой гэж байгаа. А танах болохоор ингээд төмөрөө онцгойтой гэж манай мэргэнд ярьжсэн гэж хэдэн жилийн өмнө монголчуудын нэг юм одоо өөрснийх нь уламжлалт амьдрал уламжлалт авах үе тэгээд ингээд тасралтгүй залгасан одоо тэр үүргийг тэр соёлыг Монгол улсын ерөнхийлөгч хэлбүүд орж тэр гаргасан заавраар яаж энэ орон цайг орчин цагийн сургуульд нөхөж болох вэ гэдэг юм бол одоо давын өмнө хэрэгтэй юм шиг л багш нар болгон өөрөө бие зөвхөн тодорхой шинжилгээ ухаан заагч биш бас хүн болгон төлөвшүүлэгч гэдгээ нэгдүгээр тугаарах хэрэгтэй. Хоёрдугаарт өнөөдрийн эцэг ихэд бас их юм бий. Эцэг гэдэг бол одоо 50 ил хүүхдгээд бүр нэрсчихсэн байгаа үү? Нэг өвг нь надад хэлжсэн л дээ. Дээврээ даах нь гадшаа гараад дээлээ даах нь арх уугаал тэгэл байж ах шивтэй гэж яхан хатаа хөхтэй. Тэр ч бол оргууч үгүйшээ. Хэрв чи хүүхд төрүүлэх хүсэлтэй бол тэрийг хүн болгож 18 нас ажил төрөлтөнд залгахтал нь хүн болгож төлөвшүүлэх, боловсруулах тэр бүх үүргийг тэр эцэг их хүлээх ёстой. Эцэг ихтэй хариуцлага тооцсноос хууль бараг одоо юм болгонд хууль ярьдаг болсон цагт хууль баймаар юм шиг байна. Тэгэхээр эцэг их сургууль, цэцэрлэг бас нөгөө талаас орчин гэдэг нэг айхтар юм байна. Одоо тэр манай орон сууцны орчин. Хуучин бол саагалт хүний санаа нэг, айл хүний амь нэг гэж ерөөсөө том хүн болгон өөрөөсөө дүү хүмүүсүүдийг хүмүүжүүлэгч. Өнөөдөр орцсонд бол нэгийг танихгүй. Орон сууцны тэр орчин одоо нэг хороо хорин гэдэг бол бас энийг их анхаармаар биш байгаа. Тэнд байгаа эцэг эхчүүд гэртээ сууж ахмадууд тэр хүүхдүүдэд нь тэрийг цуглуулад бас хөөрхөн ажил хийж болно доо. Тэгэхээр нэгдүгээр орчин гэрэгтэй, эцэг их гэрэгтэй, сургууль цэцэрлэг энэ дээрээс нь төрийн бодлого энэ олон талын орчин байна. Тэгэхээр энэ бүгд бол хоорондоо уялдах ёстой. Хуультай л болох хэрэгтэй байна уу? Хууль хэрэгтэй. Нэг Монгол хүн болгонд Монголон гэсэн чин сэтгэл тийм үү үндэсний эрх ашигын дээдлэх бид чинь их Монгол улсын үрсэд эзэн Чингисийн галуудыг сахисан бас цөөхдөхгүй бид нар ингэж байж болохгүй гэсэн нэг сэтгэл зүрхэнд нь цаанаас нь эндээс нэг цусаар нь гүйсэн оосор байж ижил
энэ битээний яриад байгаа шунал мөн энэ бүх юмыг л татаж аммаар авах юм шиг байгаа юм. Монголын алдмар гэж нэг муухай хараад өгчүүд байсан юм. Их болохгүй хүнийг л тэгж хараадаг байсан. Монголын алдмар гэж. Тэр чинь Монголын алдмар гэдэг чинь одоо бидний яриад байгаа бүгдийн багтаас нь хараал юм да. Гэхдээ ингээ анзаараад ахт бол монголчууд монгол хүн биш байх тусмаа ашигтай тийм гадны хүчин зүйлүүд их байд юм шиг байна гэж. Тэгэд тэр бодлого байнга бидэнд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж идэг. Хүний нөгөө мацсанд байдаг тийм язгуур чанарыг тэр бодлого мэдж штэ. Бидний одоо өвөг дээдсийн одоо буйнаар бол одоо дэлхийн хүн магтах газаргүй болсон шахуу болж байгаа үед өнөөдөр Монгол хүнд гэдэг ийм уудам нутагт одоо урахрахгүй сая хүн өдий баялагтай дээр дор баялагтай байж байдаг маань өнөөдөр дэлхийн аль ч орны шүлсийг асруулахаас яах вэ? Сайхан үг одоо хэлнэ. Энд бол далд том гүрний бодлого. Үнэхээр явж байгаа. Завсаргүй явж байгаа. Тэр завсаргүй явж байгаа бодлогон дотор харваад нүцгээрээ нүцгэн бусан гэдгээ мартчихсан золиос болдог хүмүүсүүд нь бас байх юм да. Одоо хөгтөнгөрийн үйл үрх хүний нүдийг зоос үрхнэ гэдэг бас тийм зоос нь нүдээ бүрхүүлчихсэн үедээ болоод бид хоёрын ярьж байгаа энэ сэтгэл буян нүгэл үлийн үр энэ өстой хадны цуурай шиг сонсогдно л да. Тэр шунал гэдэг чинь нэг ойд шитсэн түүмэр. Тэгэхээр зэрэг энд нэг айхтар бичгийн гэлний сургаал байдаг. Сайн күүд эд бүү хураа тэр өөрөө олно. Муу хүүд эд бүү хураа тэр аминд нь хүрнэ гэж. Тэгэхээр зэрэг чи өөрөө хүүхдээ гэж байгаа юм бол тэр хүүхдээ сайн хүн болго. Эдмэн хураахгүй сайн хүн болгоно гэдэг маань боловсрол эзэмшүүл, хүний нөхөд зөв хүн болго, зөв сэтгэлтэй болго, арга билэг гэж бид яриад байна. Өнөөдрийн арга билэг гэдэг нь хятадын ин ян нэмэх хасах эм гэдэг шиг ийм бараг хуулж яриад байгаа юм шүү дээ. Жинхэнэ одоо буддийн гүн ухааны үүднээс арга билэг гэдэг маань эртний налиндрын их сургууль Нагаржунан одоо гүнзгийрүүлэн баяжуулсан тэр арга бидгийн сургаал гэдэг бол арга гэдэг бол бусдыг инэрхгүй бод сэтгэл бэлэг гэдэг нь хоосон чанарыг огоот арсан оюун энэ хоёр нийлхийг шүтэн барилдах вэ гэдэг. Өөрөөр хэлэх юм бол тэр аль нэгээр нь төгс хамгаалан нярваад хүрч чадахгүй. Зэрэг энэ хоёулаа хосолж байж их гүлгний сургаалын одоо гол үндэс энэ шүү дээ. Бас сонирхолтой монгол хэлний бэртгчин гэдэг үгийн язгуур мэдэх үү? Мэдхгүй юм. Одоо бэртгчин гэхэд монгол үг нь сан чин бууж байгаа дээ. Тий. Тэр бол партика жана гэж партика гэсэн баг хөлгөний. Тэр партика бод гэдэг эднэр бол төвдөр 10 жил гэдэг өөрөөгөө ялах гэсэн утгатай. Партика гэдэг нь бэртэг болоод Монголын адуучин гэдэг шиг чин дагуурал бэртгчин Монгол хэлэнд ингэж орсон үг. Баг хөлгөний өөрөөгөө ялагч гэдэг нар бол энэ олон нүгэлт нэг эднийг ариусгаж бүгдийн зовлонгоос хэлгэнэ гэж байхгүй юм байна. Би өөрөө л гэгэрээгээл өөрөөгөө л гэгэрүүлээд бяцлагаас ууссан. Тэгээд энийгээс нь амиа бодогчтой байгаа биз? Тэгээд тэрийг бол тэрнээс одоо бэртгчин гэж үг гарсан. Тэгэхээр өнөөдрийн цагт бол энэ тэр бод сэтгэл гэдэг чинь бол бод гэдэг маань төгс мэдлэг гэгэрэл гэсэн дутагдаагүй шүү дээ. Төвдөр жанчсуу гэдэг төв монголоор бод сэтгэлийн баатар, за санскритээр нь бод садва гэдэг эднэр ямар хүмүүс юм бэ гэхлээр зэрэг өөрийнхөө зовлон орхиод бусдын төлөө өөрийн бие гэл сэтгэлэн огоот зориулах сэтгэл бод садванар гэдэг. Тэгэхээр зэрэг ийм сэтгэл төгс хоосны шинээр ухаасан бэлэг хоёр нийлэхээр шүтэн барилдаж одоо бодийн утгыг гэгээр хэл юм да. Энэ нэмжих сэтгэл гэдэг маань өөрийнхөө хүүхдийг хүн хайрладаг. Заах дүүсийнхээ хүүхдийг бас хайрлах байх. Танихгүй хүүхдийг тэр хэмжээнд хайрлж ийн үгүй юу гэдэг одоо тэр алагчлах сэтгэл гэдэг чинь эндээс гарч иж байгаа байхгүй. Алагчлах сэтгэл. Тэгш сэтгэл, алагчлах сэтгэл гэж хоёр айхтар юм байна дээ. Бурханд өргөл өгөөд одоо сүсгэлээд залбирхтан наттай адилхан зовж байгаа энэ олон амьтныг энэ зовлонгоос нь хагасуулаад чин сэтгэлээсээ хүсэж чадвал чиний хэрэг аяндаа зөндөө бүтнэ гэж бурхан айлдсан байдгийн. Тэгэхээр сэтгэлээрээ л баян байх
хамгийн эрхэм эрдэм мэдлэг, дээд баян эд мөнгийг бол адгийн баян гэж хэлдэг. Тэр өнөөдөр бол яг хүн боломжийн мэдээж ядуу үйлчлэн байхыг хэн хүсэх вэ? Яг нэг боломжийн хэмжээд амьдрах хэрэгтэй л байх. Бид үстэй ностой юм биш болохоор нэг өмсөх хувцас хэрэгтэй, амтын болохоор нэг идэх хэрэгтэй, бас хадны нөмөрт хөвтөд онцч чадахгүй болохоор надад орон гэрэг хэрэгтэй. Оюуны хэрэгцээ гэдэг бол хязгааргүй юм аа. Энэ бол бас энэ ном дэвтэрнүүтээ оюуныхаа хэрэгцээ бол хүн тэр хүний хэрэгцээ бол оюуны хэрэгцээ гэдэг бол их байна. Тэр Японы нэг олон улсын бизнесийн зөвлөгч хүн сонин ном бичсэн байна лээ. Тэрийг Япон гэдээс орчуулсан миний хүүгийн найз залуу намайг Монгол хэлийг жахан хараад өгөөч гэхэд уул ном нь тийм их зузаан ном биш. Тэгсэн тэр Монголд ирж ирсэн юм байна. Японы маш олон компаниудын зөвлөх байсан юм байна. Тэгээд тэр Японы том компаниуд яагаад дампуурдаг флэзэр нэр хүндээ бодоод тэр жижиг охин компанид манайхны нэрлээд идгээд тэр нь одоо дампур тэрийгээ салж чадахгүй хэрэггүй юм хайж чадахгүй ингэж нэр хүндээ чирч явсаар байгаа зүйлдээ өөрийгөө татдаг. Тэгээд тэр Монголд ирсэн байна. Тэгээд гэрт бол тэр байх юм бол хамгийн чухал хэрэгцээтэй юмас илүү юм байх боломжгүй. Тэрийгээ л монголчууд ачаал нүгэл аваа явчихдаг. Ер нь монголчуудын тэр баримтлаг үзвэл эрдмийг кичээснээр эдийг хэмнэснээр гэдэг. Дөрвөн үг чинь бүхэл бүртэндээ монгол хүний нэг философи амьдралдаа барих зарчим нь явж байдаг юм да. Зарчим явж байдаг тийм ээ. Ийм сайхан уламжлалтай. Тэгээд юм болгоны байрнаасаа хөдлөөд нэг 20 жил болж штэ. Үнтэй юм хямдхан болсон, хямдхан юм үнтэй болсон. Гээл одоо ингээл янз янзын нүүдэлчин соёл иргэншлийн тэр зайлшгүй хэрэгтэй юм авдаг, илүү юм хайдаг. Тэр язгуур чанар маань бас нэгэн цагт биднийг аврах бах. Хамгийн гол нь тэрийг хүлээж харин хүүхдүүдэрээ тоглож болохгүй юмсан гэсэн ийм бодол та бүхний ярилцлагын одоо төгсгөл төрж гэн. Үнэхээр тэр тийм. Одоо чи монголчууд залуучуудын орон тийм үү? Монгол шиг өнөөдрийн бид нар 50 хүрсэн хүнийг сургаж болдог, 5 нохойг тууж болдог шүү дээ. Над чиг хүнийг бол одоо үзэл бодлыг өөрчилнө гэж байхгүй л дээ. 50-аас доошх тэр л бүр хүүхэд багчуудаас нь эхлээд энэ үеийн хүмсүүдийг л Монголоо алдчихааргүй хүн болгох л чухал хамгийн эрхэм байна да. Тэгвэл аав ээж нь энэ маань гайгүй явах байхаа гэдэг горьтой үлдэн штэ. Тэр бол одоо хүний ерөөсөө сэтгэлийн тэр боловсрлоор л хүний хувь заяа шийдэгддэг гэж. Өнөөдөр мөнгө төгөр гид байлгал үлдээч хул тэгэл одоо болно гэж бас эндүрдэг бас цөөнгөө эцэг байх шиг байна. Тэр муухай эндүрл юм шүү. Тийм бах. Дорны гүн хаан хурхал буй бөгөөс тарах болё. Хураахал буй бөгөөс барагдах болё гэж. Энэ бол ямагтл санджаах. Энэний уг үндэс бол одоо бурхны шашны одоо тэр гүн хаан дотор байж л байдаг тийм ээ. Та их ажлынхаа завсар бидний урилгыг хүлээж авч манай ариусхан гүмүдаа нэвтрүүлэгт энэ монголчуудын заншилт ёсонд байсан бурхны шашны тэр үр үндэсний тухай товчхон атууга айлдаж өгсөн танд их баярлалаа. Ингээд таны хүсэж явдаг тэр Монголын ирээдүй сайхан байгаасай гэсэн тэр үйлсэд амжилт хүсье. Яа баярлалаа. Миний судалдаг маань хуучин ном судар. Одоо Монголын одоо хэдэн зууны бичиг шаштрын одоо аль нь ч гэсэн энэ дотор бурхны шашны гүнхаа нэвч шингэмэл байдаг учраас үнийг мэдэхгүйгээр түүнд алдах бас боломж байдаггүй. А нөгөө талаас нь яг хуу миний аав бол одоо ламхан дашчамбал дацсанд ажлаасын одоо лааран болж uuсан би хөшин хүнийг хэн цөөхөд тийм учраас би багаасаа энэ бурхан шашин гэж чухам юу юм энэ бүгдийг бас надад бол ясан шингэсэн бас шингэмэл шинээр би нариусхан гүмдэ гэдэг нэвтрүүлгийг бол тогтмол үздэг юм аа. Телевизээр нь үздэг үү. Тэгээд энэ гүмдэг бол бас яхахгүй ажил ис таарад оройтж ирэх юм бол бас үзчихдэг юм. Чоймаа багштай их баярлалаа. Манай ариусхан гүмүдаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол улсын төрийн сойрхолт Монгол улсын гавьяат багш хэл шинжлэлийн ухааны доктор профессор Чоймаа урагдан ирж оролцлоо. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.